байцгаана. Dream Design та бүхэнд энэ удаагийн хичээлээр хүний нүрийг хэрхэн цэвэрлэх тухай хичээл орохоор боллоо. За тэгээд та юуны төвөнд энэ хүний царайн дээр батга сэвэх, тэгээд арсны өөрчлөлт гэх мэтийн зүйлийг харж байгаа. За тэгээд одоо хамгийн ихний алхам бол та энэ батганы хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Та энэ дээр шархны лентийн хэрэгсэл байгаа харж байгаа. Тэгвэл энэ дээр зөвхөн та батган хэсгийн талыг батган дээр нэг л удаа дарахад болно. За ингэхээр одоо батган хэсгүүд ингээд арилж эхэлж байгаа харж байгаа. Тэгтээ та нэг юм анхааруулъя. Та удаан дараад удаан хийх юм бол арьсан ингээд өөрчлөх маягийн нэг зүйл орчдөг. Тийм учраас та нэгээр дарж өөрчлөх хэрэгтэй. За ингээд боллоо. За одоо та энэ зургаа хуулах хэрэгтэй. Олсныхаа дараа та filter, blur, caution. Энэ бол хамгийн гол нүүр цэвэрлэх хэсэг. За тийм учраас та нүүр энэ caution blur-ийнхоо пикселийг аль болох багаар өгөх хэрэгтэй. Хэрвээ их өгөх юм бол бас хуурамч гэдэг нь харагдаад байдаг. Тийм учраас та багаар өгч, за би 1.2-оор өглөө. За энийхээ дараа та маск үсгэх хэрэгтэй. Маск үсгэхдээ та pen tool ашиглаад хараар бодох хэрэгтэй. За ингэхдээ маск одоо үсэж байгаа. За тэрнийхээ дараа та баллуур аваад зөвхөн хамар нүд ургал хэсгээ баллуурдж болохгүй. Бус хэсгийг зөвхөн арьсан хэсгээ баллуурдах хэрэгтэй. За ингээ харж байгаахтай жоохон одоо цэвэрхэн болж эхэлж байгаа. За ингээ боллоо. За тэгээд хэрвээ санал хүсэлтэй байвал та бүхэн Dream Design G-blog зэмэн рүү орж санал хүсэлтөө хэлж эсвэл Facebook дээр Dream Design руу орж санал хүсэлтээ хэлээрэй.